Эхний мэдээ хүргэе. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгож зээлийн хүүгийн зөрүүг нь төсвөөс төлж байгаач махны үн буурахгүй. Иргэдийн хүнсний зардал нэмэгцээр байна. Хүнсүүд аж ахуйн салбарт нийтдээ 3.5 их 80 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 1.9 их 80 төгрөгийн зээл одоо ч төлөгдөг байна. Ийм нөхцөлд махны үнийг бууруулах зорилгоор салбарын сайдын багцаасаа 10.5 тэрбум төгрөгийн татаас олгохоор болсон ч өнөөдрийн байдлаар бодит үр дүн гарсангүй. Тиймээс төрөөс махны компаниудад дахин татаас олгох нь иргэдэд хэрэг хүчтэй вэ гэсэн асуудал хөндөгдөж байна. Төсөөс хүүгийн татаас өгч хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд иргэдэд хямд хүртээмжтэй хүнс хүрч чадсан эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа махны үнийг авч үзвэл төрөөс үйлдвэрлэгч хоршоо мах боловсруулах компаниудад санхүүжилт олгосон ч эцсийн эргэлэгчийн төлөх махны үн доктортой буураагүй нь бодлогын өргөөжийг дахин тооцох шаардлага үүсгэж байна. Хэрвээ төр махны салбарт зээл, татаас, төсвийн дэмжлэг үзүүлсэн бол тэр мөнгө үйлдвэрлэгчийн зардлыг бууруулахын зэрэгцээ махны үнийг докторжуулахад бодитоор нөлөөлөх учиртай. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харвал зөвхөн тодорхой компаниудын санхүүжилтийн зардлыг хөнгөлжээ гэж харагдахаар байна. Ер нь бол одоо төрд нэг ч хонь байхгүй шүү дээ. Төрд нэг ч үхэр байхгүй. Байж байгаа. Нэг ч үхэр байхгүй, нэг ч хонь байхгүй. Энийг юугаар зохицуулдаг вөхөр эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг. Гэхдээ энэ чинь нийслэлийн хэмжээнд одоо жишээ нь 15 мянган тонн мах бэлдэх чинь тэр ч одоо мөнгөний хувьд бол энэ 10.5 тэрбум төгрөг чинь хаачгүй шүү дээ. Үндсэндээ мянган тонн ч хүрэхгүй махны мөнгө байхгүй юу? Энэ чинь тийм учраас нөгөө арилжааны банкуд бол нөгөө 16% хүүгээрээ зээлээ олгоод 6%-ийг нь бол аж ахуйн нэгжүүд одоо зээлийнхээ хүүг төлвөл 10%-ийг нь одоо бид нэр татаас хэлбэрээр төлж байгаа юм л зүйл байна. Засгийн газрын хөтөлбөрүүдийн хүрээнд хүнс үдэ аж ахуйн салбар болон түүнтэй холбоотой үйлдвэрлэлд их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгожээ. Нийтдээ 30 мянга гаруй зээлдэгчид 3.5 их 80 төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ зээлдэгчид жилийн 5-8% хүү төлж үлдсэн 7-оос 13% хүүгийн зөрүүг улсын төсөв татаасаар нөхөж байна. За өнгөрсөн онд гэхэд эдгээр зээлийн хүүгийн татаас 251.3 тэрбум төгрөгт хүрсэн. Өмнө нь гарсан нэг алдаа бол яг складын тэр мах байна уугүй юу гэдгийг бид бас тодорхой хэмжээнд хэн чадаагүй гэдгийг бол бид хувьд бол анзаарсан. Тийм учраас бол одоо ерхий сайдын хувьд бол энэ олгогдож байгаа зээл болгон яг үнэхээр мах болж гин үгүй юу складанд байна уугүй юу гэдгийг бид нөгөө эрүүл таймаар тэгээд одоо баримтаар тэр хянах ийм л одоо зохицуултууд хийгээд шин зүйлүүдийг оруулаа явж байгаа. Харин нийт олгосон зээлийн 44.1% буюу 1.5 их 80 төгрөг эргэн төлөгдсөн бол 55.9% буюу 1.9 их 80 төгрөгийн зээлийн үлдэгдэл хэвээр байна. Хамгийн өндөр үлдэгдэлтэй нь шинэ хоршоо, атрын 4 хөтөлбөрийн зээл байна. Шинэ хоршоонд олгосон 894.8 тэрбум төгрөгийн зээлийн 676 тэрбум нь атар 4 хөтөлбөрийн 616 тэрбум төгрөгийн 517 тэрбум төгрөг нь одоо хүртэл төлөгдөг байна. За үндсэндээ малчдыг дэмжих нэрээр төрөөс олон жил урамшуулал хөнгөлөлттэй зээл татаас олгосон ч малын тоо өсгөөс бус мал аж ахуйн бүтээмж чанарт дөрвтэй өөрчлөлт гарсан эсэх нь эргэлзээтэй хэвээр. За эргээд харвал төрийн дэмжлэг малын тоог өсгөхөд бас малчтын орлого бүтээгдэхүүний чанар салбарын доктортой байдал бодитоор хүрч чадсан уу гэдэг асуулт одоо ч хариултаа хүлээж байгаа юм а.